За сайн байцгаана уу манай Darken Bay подкастын маань энэ 7 өдрийн дугаар бэлэн болсон байна. Сонсохоос өмнө subscribe дараагүй хүмүүс нь дараарай. За тэгээ дугаараа эхлэхээс өмнө сануулгаараа сануулъя. Бид дугаасаа гэмт хэргийн подкаст ярьдаг учраас эмзэг мэдрэмтгий иймэрхүү хэрэгүүдийг сонсоод айгаа дараа нь зүудлээд бодогдоо санаанаас ч гардггүй байх юм бол өөртөө сэтгэл санаагаа мэдээ сонсоорой гэж зөвлөе. Тэгээд бид хоёроос энэ удаагийнхаа дугаараар бас нэлийн хүн сэдв сонгосон байгаа. Бид хоёр энэ удаагийнхаа дугаараар хоёрхан настай жоох хүүхдийн хэргийн талаар ярих чагаа. Түүнийг яг алуулсан яг тийм детейлийг юусоо ярихгүй яа. Тэгэхээр энэ бол хүн болгоно хитрхи хүн сэдвээр тусна. Яагаад сонгож авсан гэхээр хүмүүс тал талын зөндөө сургамж болохоор хэрэг гэж бодогдсон бид хоёрт. Тэгээд угаасаа тэр детейлийг ярих юм бол хүн болгоны бүр зүрх шимширмээр тийм байсан учраас хэрвээ та илүү детейлийг олж уншихыг хүсэх юм бол Википедиа дээр байгаа гугллээд үзэх юм бол за тэгээд хэрэгтэй оръё. Тэ. James Patrick Bulger гэдэг хүү 1990 оны 3 дугаар сарын 16-нд Английн Ливерпулийн Merseyside-д төрсөн. Аавыг нь Ralph гэдэг, ээж нь болохоор Dennis гэдэг энэ хоёр ингээд гэрлээд яг James гээл хүүтэй байсан тухай үедээ. James хүүгийн хувьд гэх юм бол айгүй сэргэлэн цовоо, игдүүтэй, амар хөөрхөн хүү байсан. За түүнийг 2 настай байхад 3 насны төрсөн өдөр нь болохоос бүр хэдхэн 7 хоногийн өмнө 1993 оны 2 дугаар сарын 12-ны өдөр түүний ээж Dennis нэг найзаагаа хамт James хүүгээ дагуулад New Strand гэдэг худалдааны төв рүү дэлгүүр хэсэж явж исэн. За өдрийн 3 цаг 40 минутын орчимд яг нэг махны дэлгүүрээс худалдан авалт хийж байхдаа нэг мөнгөө төлөх гээд төрөвчөө ингээд ухаж байхдаа хүүгийнхээ гарыг хальт тавьсан байхгүй юу? Бараг минут ч хүрээгүй тийм хугацаа өнгөрсөн гэж. Тэгээд мөнгөө төлчөөд эргээ харсан чинь хүүн байгаагүй. Тэр дэлгүүрийнх нь хаалга нэг онгорхоо болохоор хүүхдэл юм чинь тэгэл янз янзын сонирхол гараад ивсэн байхгүй юу? Мэдээж Денис хандраад тэр дэлгүүрийнхээ ойр хавцаа хаасан боловч хүүн олдохгүйсэн учраас худалдааны төвийн ажилтнаас тусламж хүсээд яг чанга ирчээр хүмүүсээс ийм насны ийм нэртэй хүүхэд ийм хөрхөө хувцс өмссөн хүүхэд алга болчихлоо харсан үзэн байх юм бол мэддэгдээрэй гэж зарласан боловч юусаа хинч ирээгүй. Эхлээд хүүхэд босон онч ингээл янз янзын тоглоом чихний дэлгүүр сониучрахад орчихлоо гэж бодсон боловч худалдааны төвийн ажилчдтай ээж нь нийлээд хаасаагүй хаасан боловч олоогүй учраас сүлдээ цагдаад мэдгдсэн байгаа. Цагдаа нар хурж ирээд мөн л дэлгүүрээр хаагаад олоогүй учраас худалдааны төвийн гадуур ойр орчмоор нь хайж эхэлсэн. Тэр яг төвийнх нь байрлал нь болохоор айгуу тийм өргөн удам үйлдвэр ихтэй, муу усны хоолойн суугнууд ихтэй, уртлын том гудамжныхын зам нь том хөдөлгөөнтэй том зам байж таарсан. Мэдээж хүүг алга болсноос хойш цаг өнгөрөх тусгам л аюулгүй эргэж ирэх нь багасж эхэлж байгаа ойлгомжтой. Тэгээд маргааш өдөр нь болж бүр хүүг тасралтгүй хайсаар 24 цаг өнгөрсөн. Тэгээд Денисийг болоод гэр бүлийнхнийг цагдаагийн хэлцээр аваачаад тэд нэр шүнжэнгөө ингээд цагдаа нар ирэл хайгуулаа хайсаар л байсан. За нэг сэжүүр олцсон байгаа маргааш нь тэр нь юу вэ гэсэн чинь худалдааны төвийн CCTV камер байгаа штэ. Тэр камерыг шалгаж исэн чинь нэг жоохон хүүхдийг 2 өсвөр насны хүүгүүд хөтлөө төвөөс гарч явахыг харсан тийм бичлэгийг олсон байгаа. Камерын бичлэгийг шалгахад бол маш бүрцгээр чанар муу байсан. Цагдаа нар яг тэр дагуулж авсан 2 хүүхдийг болохоор ер нь 14-5 насны тийм хүүхдүүд байх гэж гадарсан. Тэгээд ээжд нь тэр бичлэгийг үзүүлээд ерөнхийдөө бас сайн харагдахгүй ч гэсэндээ хүүгийнхаа өмсөж явж байсан юм алгаа тэг хүүртэх ерөнхийд байдлыг харангуйтаа энэ миний хүү байна гэж ер нь таньсан. Тэгээд цагдаа нар чинь мэдээж 2 хүүгийн хөтлөөд аваа гарч явж исэн болохоор хүүхдүүд юм болж одоо арайч хүүг нь гимтээхгүй байхдаа тоглож явсан юм уу эсвэл одоо олоод гэр орныхонд нь ч юм уу цагдаа нарт аваачаад өгөх байх гэж найцсан гэж байхгүй юу? Одоо хүүхдийн том эрэгтэй хүн ч юм уу аваа гарах юм бол илүү амар ааштай тий сэжигтэй хүн. Тэгэхээр арай сэтгэл нь дээр цэцгээсэн. James-ийн ээж Dennis гээд дагуулж авсан хүмүүсээс нь аюулгүй хүүг минь аваад ирээч гэж хэвлэл мэдээлэлээр цацаж дамжуулж ирсэн. Тэгээд цагдаа нар тэр 2 хүүг хаахта 10-аас 18 насны хоорондох хүүхдүүд гэж таамагласан. Гэхдээ тэр дундаа 14-15 насны яг асуудалтай хэрэгт холбогдчихсэн, хэрэгтэй ярьдаг тийм хүүхдүүдийг дуудаад мэдээлэл нь аваад тэднээс мэдүүлэг авч эхэлсэн байдаг.
Гэтэл харамсалтай нь Джеймс хүү яг алга болоод 2 өдрийн дараа төмөр замын хавцаа тоглож явсан хэсэг хүүхдүүд маш аимшигтай байдалтай болсон нэг хүүхдийн цогцыг оллоо гэсэн дэм дуудлагаар цагдаа нар очиод шалгасан чинь Джеймс хүү болох нь батлагдсан байгаа. Тэгэхээр хүүг дагуулж байсан тэр 2 хүүгүүд хүүгийн хулгайлаад алсан байх магадaltaй болж таарсан учраас тэднийг олох ажиллагааг одоо маш аргу явуулж эхэлсэн. Тэгээ CCTV-гийн бичлэгийн чанарыг сайжруулж одоо илүү детайлжилж тэдний байр байдлыг харахыг хичээж бүр янз бүрийн байдлаар үзэж сүултээ олон нийтээс тусламжийг хүсэж тэр бичлэгийг цацсан байдаг. Тэг өөрхийн мен тэр жоохон хүүхдийн цогцыг олсон газар болохоор нөгөө худалдааны төвөөс 4 км-ийн зайтай хэрвээ алхаж явсан бол одоо нэлийн хоол алхаж очихоор болж таарсан. Бас төмөр зам нь цагдаагийн хэлцтэй айгүй ойр газар байсан гэж байгаа байхгүй юу? Ингээд с ิจ гтнүүдийг хайж нийтдээ 60 гаруй 14-өөс 16 насны хүүгүүдээс байцаалт авсан бол с ิจ гтэн хараахан олдоогүй. Тэгээ удалгүй яг олонд CCTV бичлэг цацснаас хэд хоногийн дараа нэгэн эмэгтэй цагдаа руу холбогдоод тэр бичлэгэн дээрх нэг хүүг одоо айгүй нэг өөрийнх нь таньдаг хүүтэй төстөө байна. Тэр өдөр хичээлээ таслаад ирээгүй. Бас ангийнхаа нэг найзтайгаа нийлээд ингээ хоёулаа хичээлээ таслаад гадуур явсан. Тийм болохоор тэр хүүхдүүдийг шалгаач гэсэн дуудлага ирснээр мэдээ цагдаа нар очиод мэдүүлэг авах нь тодорхой. Гэхдээ нэг юм тэр хоёулаа 10 настай хүүхдүүд гэж тарсан. Тэгээд 10 настай хүүхдүүд одоо ийм зүйл хийсэн байж болно гэж юу гэл ерөөсөө ойн донд нь буухгүй, итгэхгүйгээр ямар ч л байсан тэдрийг с ิจ гтэн этгээдүүдийг очиж шалгах хэрэгтэй гэсэн болохоор очиж уулздаг. Ингээд тэр хоёрын гэрлөө цагдаа нар 2 хэсэг хуваагдаж явсан ба Роберт Томпсонтай ярилцахад эхлээд сандарсан шинжгүй ингээ ярилцж ийснэ цагдаа за чамайг Джеймс гэд хүүгийн хэрэгт холбоотой гэж хилцээр барьж очиж одоо байцаалт авнаа гэд хэлсэн чинь хүү шууд амар айгаад сандраад ингээ нулимсгүй уйлж гарсан гэсэн. Ер нь жоохон худлаа уйлаад. Тэгээд John Venables гэд хүүгийн хувьд болохоор адилхан хилцс рүү дагуулж аваад тэр хоёроос яг тус нь мэдүүлэг авч эхэлсэн. За байцаалтын ярихаас өмнө с ิจ гтэн 2 хүүгийн амьдралын талаас яг цухас ярьж өгье. Роберт Томпсон гэдэг хүү болохоор 1982 оны 8 сарын 23-нд 7 хүүхэдтэй айлын 5 дахь хүү болж төрсөн. Робертийн аав нь ээжийг нь аявуух зоддог, хүүхдүүдээ ч адил зоддог. Бүр ээжийг нь болоод ах эгч нарын Робертийг хүртэл оролцож исэн, бүр sexually оролцож исэн. Тэг ингээ зоддог. Нэг тийм айгу муу залуу байсан. Ээжийг нь аявуух араар нь тавьдаг, гэр бүлийнхнийгаа хаагардгүй. Аав нь бүр тэгээд нэг баярын ослын үеэр эхнэр хүүхэд ингээ гэр бүлийнхэнтэй хамтдаа явж иж нэг эмэгтэйтэй танилцсан байгаа хгүй юу. Тэгээ тэр эмэгтэйтэйгээ уулзаж эхлээд эхнэрийн араар тавьж исэн. Тэр араар тавилтаа бүр гэр бүлийнхнээсээ ерөөсөө нуугаагүй эхнэртэй бүр чи миний энэ харилцааг хүлээн зөвшөөр үгүй бол би та нарыг одоо хаяа авчих шүү гэд яриад бичдэг байсан. Эхнэр хүүхдтэйгээ бараг юм хум ярьдаггүй, ерөөсөө тоодгүй. Тэг ихэнх цагаа бол нэг бол пабд чиж ууж өнгөрүүлдэг, нэг бол нөгөө нууц амрагтайгаа уулзаж цагийг өнгөрөөдөг нэг ийм байдалтай байж агаад удалгүй гэр бүлээ бүр яг хайж явснаар түүнээс хойш ерөөсөө огт холбоогүй болсон байт юм лээ автагаа. За аав нь хайж явснаас хойш ээж айн нь маш их архитаар суух болсон. Бас сэтгэлийн гүн эмрэлд орсноор хүүхдүүдээ хаахрахгүй гэр бүл нь сагуугийн тал дээр маш тааруу юмар л дутаж гачигдсан ядуу амьдралтай байсан. Аав нь орхиод явсан чинь ээж нь бол сэтгэлийн гүн эмрэлтаасаа болоод өөрийгөө амиа орлох гэж оролдож исэн. Ер нь ийм байдалтай хүн чинь хүүхдүүдээ анхаарах нь битэл ерөөсөө огт анхаарал халамж ерөөсөө тавихаа болсон. Тэгээ тиймээс хүүхдүүд нь гадуур тэнхин тэнэж хулгай зэлгийх нь хийж хичээлээ таслахын таслал ямар ч хараа эндэл байгаагүй. Ингээ байж тал нэг өдөр бүгдээрээ гэрээсээ одоо нэг парк руу ч юм уу гадуур явж агаад гэртээ эргээд ирсэн чинь байшин нь бүр тэр чигтээ шатчихсан байсан гэсэн. Тэгээ үүнээсээ болоод 8улаа 2 сар гаруй газар амьдрах газаргүй улмаас нийтийн байранд амьдарцгааж байж агаад маш жижиг тийм байшин нүүж орцгоосон байдаг. Гэр орон шатцсан. Тэгээд одоо амьдрал нь улам л ингээ хэцүү болцсон учраас ээжийнхэн архинд орсон байдал нь улам л нэмэгдэж бүр сүлдээ тэрнийхээ доор архиа хичээл орой унтахтаа ч уугаал өглөөс ирээд шууд уудаг болчихсон. Хүүхдүүд нь байнгын хэрэг төвөг тарьж нийгмийн ажилтнч гэрээс нь салтгүй байсан ч гэсэн ерөөсөө яг дөрвтэй ямар ч арга хэмжээг авч тэдэнд ерөөсөө тусламж үзүүлж байгаагүй хүүхдүүдэд нь. Ингээд ер нь аавын задуур цохоор хүчрхээлэл дунд өссөн 7 хүүхдүүд нь сүүлдээ бүр томон дундхан жижигээгээ гэдэг бүр ингээд дарааллаад нэг амир дээрлэгээр тохуурхаж эхэлсэн байдаг.
За заримдаа айлын том нь ингээд дүүнэрийгээ хичээлээ тасал үгүй ах юм бол би зодсон шүү гэж айлгаас сүрдүүлж хичээлийн таслуулдаг. Үүнээсээ болоод Роберт Томсон хичээлийнхаа нэг улирал бүр 49 хоног ирээгүйгээсээ болоод бусдаасаа мэдээж сурлагаараа хоцорч зэрэг сурах боломжгүй болсноор нэг жил улирах хэрэгтэй болсон. Хичээлээ тассан үедээ Робертийн хийдэг байсан зүйл нь болохоор дэлгүүрээс янз янзын жижиг сажиг зүйл айгу хулгай хийдэг, авчраад ах トゥ ээжтэй өгдөг, бас өөрөө гэнэрлэн айгу тарчиг учраас тоглоом байхгүй, тэгээ тоглоом хулгайлж бас тоглодог байсан гэж хэлээ. Тэгээ нэгэн удаа ээж нь том хүүгээ зодсноос болоо нийгмийн ажилтан ирээд тэдний гэрээс нь 2 хүүгээ дагуулад явсан. Гэртээ юу эсвэл нийгмийн ажилтан дагуулж явснаас одоо бүр сүүлдөө ямар ч л байсан тэр 2 хүн амиа оролцоож өгсөн байдаг мэлээ. Ерөнхийдөө нэг тийм хэцүү амьдралтай. Бас 1993 онд Робертийн нэг дүүн нөгөө Джеймсийн алуу галдаг худалдааны төвд төөрчгсөн уйлаа явж байсан хүн асуусан чинь манай ах Роберт намайг ийшээ авчирчаад хайчаад гэрлүүгөө орхиод явчихсан гэд хэлсэн байдаг. Тэгэхээр ер нь ах トゥ нар нь ингээл нэг нэгээ янз янзын байдлаар дээрлэхсэн юм үйлдэлийг гаргадаг байсан. Роберт ер нь бол хүүхэд их дээрлэх гэдэг босгон байдаг байг өөрөө ч ах нартай их дээрлгүүлдэг, аавдаа хүчрхийлүүлж зодуулдаг байсан гэж одоо маш их эвдэрсэн байгаа хгүй энэ хүү тэгэл айгу хэрэг тарьдаг нэг тийм хүүхэд болж хувирсан байдаг. За Робертийн хувьд бол хэрэг гарах хүртэл нэг иймэрхүү амьдрал нь явж исэн. За John Venables хүүгийн хувьд гэвэл 1982 оны 8 сарын 12-нд төрсэн ба дээрээ нэг ахтай, доороо нэг үтэй. Johnny ах болоод дүү хоёр нь хоёулаа юм сурахад маш хүндрэлтэй тийм хүүхдүүд байсан. Тийм болохоор ээж аав нь бол тэр хоёрт John-оос илүү маш их анхаарлыг хандуулах шаардлагатай болдог гэсэн. Johnny аав болохоор Neil гэдэг ажил ээж яг гэр бүлээ тэжээгээд маш завгүй байдаг. Ээж нь болохоор гэртээ суугаад хүүхдүүдэд хардаг. Тэгээ ах トゥ хоёр нь ер нь одоо сурлагын юм хүндрэлтэй учраас маш их цагийг шаарддаг байсан байхгүй ээжийнх нь анхаарлыг. Тийм болохоор John жоохон анхаарал халамж дутмагдуу тийм өссөн. Johnny нэг настай байхад ээжийнх нь аав яг нас барснаар ээж аав нь тустай амьдрах гэсэн мэлээ яг салаагүй ч гэсэндээ тэгээд ээж нь яг хүүхдүүдэд аваад Johnny эмээгэнд амьдарч эхэлсэн гэсэн. Тэгээ аав нь яг тустай. Ингээд тэдний шинэ нүүж утсан газар нь байдаг хүүхдүүд Johnny-г маш их дээрлэхэж ах トゥ үгийн шоолж, Johnny-г шоглож, чулуу молоо хүртэл аав шийддэг. Үгээр өвдүүлж их сэтгэлийн дарамттай амьдарч эхэлсэн байдаг. Үүнээсээ болоод John хичээл дээрээ хамаг ном дэвтрээ авч хидээл толгоогоо ширээ хананд мөргөж цохоол ширээн доогуур орж нуугдчаад юусаа гарч ирэхгүй сургуулийнхаа ингээл ангийнхаа ханийн цаасыг бүр ингээл юучгүй ураал өгмүүлээл өөрийгөө хайчаар зүсэж гимтээгээд ер нь л бол бусад сурагчдад хүртэл одоо хичээлдээ анхаарахад маш их асуудал тарьж исэн. Тэгээд одоо хичээлээ айгу боснолдог байсан. Тэгээ яагаад ингэж исэн мэ гэсэн чинь ах トゥ хоёр нэг иймэрхүү зангууд гаргатын гинэ. Тийм болохоор тэднийг яг дуурайгаад тэр хоёр нь Johnny явдаг сургуулиас өөр яг тийм тусгай хүүхдүүдийн тийм сургууль явдаг байсан болохоор тэнд нь очиж хэрвээ сурах юм бол намайг хүмүүс дээрлэхгүй тэр сургуульд нэг нэгээ дээрлэхтэй тийм одоо зүйл гардггүй гэж ойлгосон байгаа байхгүй юу. Тийм болохоор яг ах トゥ хоёртойгоо адилхан ийм зан чанар гаргаж агаад яаж иж байгаа сургуулаа солихын хүслэн болцсон үр юмдан. Ингээд John маш их асуудал тарих хажуугаар нэг удаа нэг сурагчийг бүр шугамаар боож ахын хоёр багш нь бүр хүчээр болиулж исэн. Тэгээ үүнээсээ болоод бас дээрээс нь сургууль дээрээ гаргадаг тэр байдлаас нь Johnny-г сургуулийн одоо аялал зугаалгад ерөөсөө явуулахыг хориглоод дээрээс нь 17 хоног сургуульд нь явахыг хориглосноор ер нь бас л яг босод сурагчдаасаа хоцроод хичээлийн тал дээр тийм болохоор яг нэг жилээр уйлрах шаардлагатай дээрээс нь сургуулаа солих шаардлагатай гарсан. Гэхдээ Робертийг сургуулаа солиход нь бол Робертийн явахыг хүсэжсэн сургууль чинь ах トゥ хоёрын нь явж исэн сургууль шүү дээ тий. Гэсэн хэдий тийшээ явуулаагүй өөр нэг сургууль руу орсон байгаа байхгүй юу. За тэгээд тэр өөр орсон сургууль нь болохоор Роберт Томсны сурж исэн сургууль. Тэгэхээр энэ хоёр тэр сургуультай хоёулаа нэг жил уйларснаар нэг ангид яг ороод уулзсан. Тэр хоёр ангидаа ороод ангиасаа хамгийн том нь байсан ба Роберт шагууг ингээ хэрэг тарьдаг байсан. Одоо тэр үгээр амар хүн амьтан ярьдаг. Тийм болохоор John хүү нилээн бүтэхгүй хүүхэд болохоор жоохон зайгаа барьдаг байсан гэж байхгүй. Тэгсэн хэдий ч яг ямар ч л байсан амьдралын байдал нь ч тэр юм уу байдал төстэй байдлууд нь тэр хоёрыг одоо илүү холбоотой болгож тэнсээр байгаа сайн найзад болцгоосон. За энэ хоёрын яг хоорондоо уулзаж танилцсан түүх нь бол ерөөхдөө нэг иймэрхүү. За одоо тэдний байцаалтын явцыг ярьж эхлэе. Роберт болохоор
бүхэл босон явдлыг Джон хүүгийн санаачилсан. Би тэр хүүг ерөөсө гэмтээхийг хүсээгүй. Бүр буцаад аваач гэж хэлсэн чинь Джон зөвшөөрөөгүй. Тэгээ байцаалтыг авахд бол нөгөө бага насны хүүхдүүд учраас ээж нарын хажууд нь байлгасан байхгүй юу. Гэтэ ингээ өөр өөрөөр нь тэр хоёрыг ээжүүдтэй нь. Тэгээ ингээд суулгаад авсан чинь Робертоос мэдүүлэг ер нь авахд бол маш хэцүү хүндрэлтэй. Ер нь хүүхдүүд болохоор ингээд мэдүүлгээрээ би болохоор тэнд юусаа байгаагүй гэж хэлээл нэг болохоор өөрчлөл ингээд янз янзын мэдүүлгийг олон удаа өгчээсэн. Тэгээ тэр хоёрын мэдүүлгийг байцаалтын бичлэгийг бол доор description хэсэгт оруулчих хэрвээ сонсохыг хүсэх юм бол Жон болохоор эхний өдрийнхөө байцаалтаараа хэлэхдээ би ерөөсөө тэр худалдааны төвд очиагүй, бүр Ливерпулд ч байгаагүй гэд хэлжсэн аа. Хоёр дахь өдрөөс нь болохоор байцаагч нар хэлсэн байна л да. Тэр нөгөө Роберт чинь хоёрыг тэр өдөр төмөр замын тэнд байсан гэдгийг үннээ ингээ хэлчихсэн ингээ хэлсэн чинь Жон сонсч ирсэн аа. Жохон чимээг суужсэн аа. За тийм ээ бит хоёр ингээ худалдааны төвд байсан. Гэхдээ би тэр хүүхдийг гэмтээ гэж юусаа бодоогүй гэл амар тиймгээд уйлаа ээжигээ нэг тэрэл тэгэл нэг байснаа нөгөө байцаагчийг очиж тэрэл ингээд тэр хоёрын байцаалтыг явагдаж байх хооронд нөгөө CCTV-ний бичлэг байгаа штэ тэр бичлэгийн чанарыг сайжруулж сайдаар ингээд харсан байл та тэгсэн хоёр хүүгийнхаа нэг хүүгийн өмсчихсэн куртэг нь болохоор нэг тийм mustard тийм шар өнгөтэйсэн. Тэгээ Джоноос курт чи ямар өнгөтэй байсан бэ гэж асуусан чи яг тийм шар гэж хэлсэн. Мэдээж яг тэр хоёр юу н байсан болох нь ингээ баг багаар батлагдаж явсаар байсан. Тэдний байцаагаад яг 2 өдрийн дараа хоёулаа хэрэгээ хүлээсэн байгаа. Эхлээд Джон болохоор хэлэхдээ бит хоёр тэр хүүг алсан. Тэгээ та ээжд намайг уучлаарай гэж хэлж байгааг дамжуулаад өгөөч. Тэгээ би яг тэр өдөр юу болсон гэ бүгдийг хэлж өгөө гэж хэлсэн. Роберт болохоор бас л хэрэгээ үлээхдээ худалдааны төвөөс хулгайлж одоо Джеймсийг авч яваад төмөр зам дээр аваачих зуур Джон тэр хүлөө бүр янз янзаар халдаж байгааг нь би харсан. Тэгээ тэнд очиод би юусаа юунд ч оролцоогүй хүүг гэмтээгээгүй төрүүлээд харчихсан. Хүүг ерөөсөө хөхийн ч хараагүй гэж хэлсэн. Харин Джон болохоор ингээд Роберт бүгдийг хийсэн гээл хэргийг нэг илүүгээ чигсээр байхад нь тэднийг яг буруутай батлах нотлохоонод гарч ирсээр байсан. За тэрний юу вэ гэсэн чинь тэр хоёрын өмсөж авсан хутсан дээр нь цэнхэр цацардаг будаг байсан. Бас дээрэс нь хоёулангийнх нь гутлан дээр цусны тоол байсныг шүүх шинжилгээгээр оруулж шалгахад Джеймс үгийн бие дээр байсан цэнхэр будаг мөн гутлан дээрх цусны толбон Джеймсийн ДНК-тай таарсан байгаа. За тэр хоёрын хэлсний дагуу бол хэрэг гарах өдөр Джеймсийг чинь 3 цаг 40 минутын үед хулгайлсан. Тэрнээсээ бүр эрт өөр нэгэн 2 настай хүүг хулгайлах гэж оролцсон чинь ээж нь мэдснээр хулгайлж чадаагүй. Тэгэхээр тэр хоёр тэр хүүг хулгайлж чадаагүй улмаас дэлгүүрээр ерөнхийдөө хүүхэд хулгайлахаар боломж хайгаад явж исэн. Тэгээд 3 цаг 40 минутын хавцаа Джеймс хүүг хараад байраа дэлгүүрээс гарч явахдаа тэр CCTV-ний бичлэгэн дээр 3 цаг 42 минут гэхэд дэлгүүрээс хөтлөөд авч гарч исэн гэхээр маш хурдан хүүг бариад гараад явсан байдаг. Тэр хоёр анх ярилцахдаа нэг хүүхэд ямар ч гэсэн хулгайлаад тэр хүүхдээ амар хүл хөдөлгөөнд ихтэй машин зам руу түлхээд алыг гэсэн тийм төлөвлөгөө гаргаж исэн. За тэнгуүтээ Джеймс хүүг хулгайлжингуудаа тэр арга нь ямар ч лээсэн бүтлгүүтээ дараагийн бодож болсон арга нь болохоор муусны сувг руу аваачаа тэр хоёр хоорондоо хүүг нааш чашин түлхээд шоглож тохуурхаад нэг жоохон нэг өндрөөс унгаагаад гимтээсэн байдаг толгойг нь. Тэрнээсээ болоо Джеймсийн толгоноос ингээд тус гарчсан. Уйлаад тэгэнгүүтээ муусны сувгийн хоолойн тэнд алах боломжгүй болсон учраас төмөр замд руу аваачихаар шийдсэн байдаг. За тэр аваацсан төмөр зам нь болохоор бүр 4 км гаруй газар алхсан гэсэн штэ. Джеймсийн толгооноос нь цус гарчихсан. Тэгээд аль болох хүмүүсээс анхаалан татахгүйгээд малгай толгойг нь амар сайн ингээл жоохон нуух гэж оролдож алхуулсан мэлээ. Тэгээд бүр нэг юм нь тэр 3-ыг төмөр зам руу алхаж явахт нь бүхэл бүтэн 38 хүн харсан. Тэгээ тэр олон хүмүүсээс хитгэн хүн л яг тэднээс наа хүүчээ яага уйлцсан юм бэ? Яага гимтчихсэн юм бэ гэд очиод асуухад өө эн чи манаа дүү бид нэр тоглож байгаад ингээ унаад гимтцэн. Тэгээ одоо баг гэрлүүгээ харж гин. Заримд нь болохоор бит хоёрын хүүг олсон юм аа. Тэгээ одоо цадагийн хэлц рүү алхаа явж гинэ гэсэн чинь нэг эмэгтэй бүр өө цадагийн хэлц одоо тэнд дэд юм байдаг гэж зааж өгөөд үлдсэн байхгүй. 2-10 настай 2 хүүхэд жоохон хүүхдийг ингээ цадагийн хэлц рүү аваа явж хахад ер нь туслаагүй. Тэгээ тэр эмэгтэй бас сүлд тэгээ би одоо очиод туслах нь явдаа гэж амар харамсан гэдэг ер нь ярьсан байт юм лээ. Ингээр ер нь энэ хүмүүсээс одоо азар ч юм уу хүүг угнаа амийн аврах боломж бас жоохон ч гэсэн байсан юм шиг санагдсан. Тэгээд
хүүрхийн нөө бяцхан хүүгийн үхлийн талаар яг дэтэлийг ярихгүй ч гэсэндээ хальт хэлэхэд ер нь яг энэ талаар нь хэвлэл мэдээлэл телевиз баримтат кино дээр ч ер нь нэг хилдэггүй юм билээ. Ер нь хүн болгон сэтгэлд маш хэцүү санагдахаар байдаг учраас тэгээд Роберт Джон хоёр бол хүүг маш олон янзаар ер нь тамсан гэдэг юм билээ. Одоо чулуу молуу тоосоо авч хидэл уйлуулаад өшөглөөл зодоол тэгээд дээрэс нь хүүг яг олоход бүксэн минээс доошоо ингээд хувцсыг юучгүй тайлчихсан. Тийм болохоор яг хүүг хүчрхээсэн үү үгүй юу гэдэг нь тодорхой. Гэхдээ өөртөө бол ерөөсөө тгээгүү гэж хэлдэм билээ. Харин шүүх шинжилгээгээр болохоор яг өөртөө тэгсэн үү эсвэл одоо өөр ямар нэгэн зүйл хэрэгэлсэн үү гэдгийг яг тодорхойгүй. Тэгээ шүүх шинжилгээгээр яг Джеймс хүүг яг юунаас болоод нас барахад хүргэсэн бэ гэдгийг хэлэхдээ болохоор зодууснасаа болоод тэгээд нийтдээ 42 гэмтлийг авсан гэж үзсэн. Тэгээд тэр хоёр уул мөрөө энэ хүүг хулгайлж авч яваад ингэж амар зовоосон алсныгаа баллах гээд төмөр замын яг голдон тавьчихсан байхгүй. Тэгэхээр галт тэрэг хизээний зэгт ирж дайраад бит хоёрын одоо янз янзын юм хийснийг хинч мэдгүй баха гэж бодсон гэсэн. Тэгээд яг өөртөөгөө нь бодсноор галт тэрэг ирээд ямар ч эслэлсэн хүүг дайрсан байгаа. За ингээд яг хоёр хэсэг болчихсон байсан би нөгөө хүүхдүүд тоглож аваад хараад цагдаад мэдгэсэн байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдийн сэтгэл ч гэсэн одоо бүр насан туршид нь үлдгээр тийм аимшигтай дүр зургийг тэд нэр харсан гэж хэлээ. Тийш дээ. Тэр мэнэс болоод стресс тэр л нэр гэсэн. Depression бүр хараад. Джеймс хүү хулгайлдаг өдрөө тэр хоёр худалдааны төвийн дэлгүүрүүдээс чихээр трол доол гэж тоглоом батарей болоод цэнхэр цацардаг буудаг гэд хулгайлсан. Тэгээ зарим нь яг хэргийн газраас яг олсон байдаг. За ингээд ямар ч гэсэн хүүрхий бяцхан хүүг ингэж алчаад энэ хоёр одоо ингээд байцаалтаар яг өөртөө хэрэгүүлээгээд аль биесээ шүүх хурал нь эхэлсэн. За тэгээд шүүх хурлаас эхлүүлээд гэрлээ ярина. За тэгээ одоо ингээд шүүх хурал нь эхэлж байна. Тэгээ хоёр хүүхэд хоёлаа хүүхэд тулаалах гэж завцсан, мөн алах гэж завцсан гэдгээр шүүхэд дуудагддаг. Тэгээ шүүх хурал нь аллах болсноос 10 хоногийн дараа болсон. Тэгээ тэр үед болохоор Роберт, Джон хоёрыг хоёулангийн хүүхэд A, нөгөөтгийн хүүхэд B гэдгээр л явж исэн бэлээ. Яагаад тэгэхээр хүүхдүүдийн нэрийг нийтээс хамгаалах зорилгоор тэгж дуудаж исэн. Тэгээ нэр чи аль хэдийнэ олон нийтэд тарцсан байсан. Тэгээ Джон, Роберт хоёр машинтай шүүх хуралдаа орох гээд тэрж яхад нь гадаанаас хүмүүс бослог гаргаад амар ууртайгаар орилж морлол цаас мас хог юу гэдгийг шидчихсэн. Тэгсэн зарим хүмүүс бүр шүүх хурал болохоос яг өмнөх шөнө хурлын зааланд нь суудал эзэлж гээд бүтэн шүнжин очрлж исэн ч гэдэм бэлээ. Тэгээ шүүхийн заал нь болохоор 44 суудалтай. Тэгээ гадаа нь бараг 500-аад гаруй хүмүүс хүлээгээд байжсэн. За Английн хуулинд 10 наснаас дээш хүүхэд ямар нэгэн хэрэг хийсэн бол тэрийгэ өөрсдөө хүлээн дааж хариуцлага хүлээх ёстой байна лээ. Тэгээд энэ хоёр хэрвээ хэдхэн сараар залуу байсан бол одоо ийм амар хэрэг хийсэн ч гэсэн ямар хариуцлага тооцохгүй хүлээхгүй шууд хүүхэд гэдэг утгаараа эрх чөлөөтэй гараа явах байсан. Тэгээд шүүхэд тэр өдөр яг юу болсон тухай эхлээ Джон ярихдаа би 2 дугаар сарын 12-нд сургуулиасаа нэг огт нь аваад гэртээ хэд хоног авах үүрэг даалгавар авсан. Тэгээ сургууль руугаа явж исэн чинь нөгөө сайн найз болох Роберттай тааралцсан. Тэгсэн Роберт надаа хоёлоо дэлгүүр рүү яваад тулгай аялдаа гэд санаа гаргасан. Тэгээ бид хоёр нөгөө New Strand гэдэг их дэлгүүр рүү худалдааны төв рүү явсан. Тэгсэн Роберт хүүхэд хулгайлах санаа гаргасан. Тэгээд эхлээд нэг хүүхэд хулгайлах гэж оролцсон чинь чадаагүй. Тэгээ дараа нь 2 настай Джеймс Болжер таарж бид хоёр ингээ хулгайлсан гэж хэлдэг. Тэгээ хулгайлчаад тэр гурав дэлгүүрээс гараад хэдэн цаг алхаж явсан. Тэгээд алхаж явж байхдаа хэдэн зуун хүмүүстэй таарсан гэж чи бас хэлжсэн шүү дээ. Тэгээ тэр өдөр нэг иймэрхүү өнгөрсөн гэж шүүхэд хэлдэг. Тэгэд ер нь энээс ингээд харахад Роберт хамаг төлөвлөгөө зохиож байсан харагдчихсэн гэсэн шүүхийн бүрэлдэхүүнд тэр хүүхэд тулгаалах, зовоох, бас алах тал дээр. Тэгээ Джон нас хэлэхдээ богооны зам руу очих нь миний санаа байсан. Бас Джеймс надаа илүү дуртай байх шиг байсан. Яагаад тэгэхээр ингээд миний гарнаас хөтлөөд надад тэрүүлжсэн. Харин Робертод болохоор ерөөсө гар мараа өгөхгүй хөтлүүлэхгүй байсан гэж хэлдэв. За ингээд шүүх хурал нийт 17 хоног үргэлжилж энэ хоёрын буруутай болох нь тогтоогддог. Тэгэд Английн хамгийн анхны жоохон хоёр алуурч нар энэ хоёр болсон юм билээ. Тэр үедээ энэ хоёр ч тус тустай 10 настай байсан. Тэгээ шүүх хурал дээр байсан цагтаа хэлэхдээ
тэр хоёрыг ингээл буруутай тогтоогдол гараад ирсэн чинь Джон шууд уйлсан. Харин Роберт болохоор тэр цагтаараа гарснаа нэг тоосон шинжгүй байжснаа Джоныг уйлж байгаа харчингуудаа шууд дагаал уйлаад эхэлсэн гэж илээ. Тэгсэн шүүгч нь энэ хоёр хүүхдийн эхлээд хин гэдгийг хүүхэд А, Б гэж яриадсэн штэ. Тэгснээ шууд шийдвэрээ өөрчлөнгүүтээ энэ хоёр хүүхдийн хин гэдгийг ямар сургуульд явдаг гэдгийг нь олон нийтэд зарлахаар болдог. Тэгтээ энэ хоёр чинь бас шоронд орчоод гарсныхан дараа хуулиар нэр энтрийг нь өөрчилж болох зөвшөөрөл өгсөн. За тэгсэн чинь хамгийн хогийн өмнө энэ хоёрыг зөвхөн 8 жилийн ял авсан гэж одоо шоронд суух. Тэгэхээр чи 10 настай гэдэг чинь 18 19 төдөө шоронгоос гарчин гэсэн үг. Бүр гарахтаа өөр нэр мэртэй заяа тэ хин ч энэ хоёрыг ийм амар хэрэг хийсэн гэдэггүй гарч байгаа гэсэн бараг л одоо амьдралд 2 дахь боломжийг нь олоход байгаа маш. Тийм жоохон ял өгснийг нь сонссон англичууд бүр ингээд амар уур нь хүрээд бүх нийтээрээ ревюгээ дахин шүүх хурлыг үнэлж дүүнөх хүсэлт гаргаад дахиад 2 жил нэмүүлсэн байдаг. Тэгээ нийт одоо ингээд 10 жил суухаар болсон. Тэгсэн чинь Английн Сан гээд сонин засгийн газарт энэ хоёр хүүхдийн ял арай бага байна. Тэгээ дахиад шоронд суух жилийг нь нэмийгээд өргөдөл гаргасан чинь нийт 280 мянга гаруй хүн гарын үсгээд зураад дахин 5 жил нэмэхээр болсон. Тэгсэн чинь засгийн газар гэмт хэргийн шүүхийн өмнөөс хүнд ял өгч болохгүй гэд буцаад 10 жил болгочихсон юм билээ. Харамсалтай нь. За Джон Роберт хоёулаа тусдаа өөрөө шоронд ордог. Шорон мөртлөө дотроо бас сэтгц мэдрэлийн эмч энтертэй. Ер нь одоо сургууль хүмүүжүүлэх юм уу да шорон гэхээс илүү. Тэгээ шоронд орсныхаа дараа Джон Роберт хоёулаа PTSD гэдэг ямар нэгэн сэтгэл сэвтэх үйл явдал болсны дараа гардаг сэтгцийн дарамт гэх юм уу да тийм юмтай байсан. Тэгтээ Жонд нь тэр илүү их гарч исэн. Яаж ихээр харт ард зүудэлдэг, байн хэрэгэн ингээд нүднийх нь өмнөр нь бодогдоод болж өнгөрдөг, байнгын уйлж мөлдөг байсан гэсэн. Шоронд байхдаа Джон Роберт хоёрыг харгалзагч нар нь маш сайн харж исэн. Жишээ нь нэг өрөөрөө орлоо гэхэд хаалх нь байнгын цоошлостой. Бас шоронд чинь хоригдлуудын хэсэг гадаа гаргадаг штэ. Тэр үеэр Джон Роберт хоёрын хажууд байнгын хүн байж идэг байсан. Тэгсэн чинь энэ хоёрын байсан өрөөнд заяа бүр амар даварсан. Өрөөнд дотроо зурагттай, тэрэн дээрээ видео тоглоомтой. Тэгснээ дандаа амар гой амттай хоолнууд өрөөнд ингэж оруулж ирж өгч мөгдөг. Жугаар нь товын багш хурж ирж хичээлийн сургаж мургадаг байсан гэсэн. Тэгсэн чинь Леон гээд Роберттэй 5 жил нэг шоронд байсан хүүхэд хэлж байгаа хгүй. Робертийн өрөө нь ингээд амар их чимэглэл энтертэй байсан. Нөө Ливерпул гэх төлөв бөмбөгийн клубын туг байдаг штэ. Тэр мэрийг өрөөнийхөө хан ман дээр ингээ өлгөж мүлгцэн хувийн багш энтертэй бараг л шорон гэхээсээ илүү бараг цочод буудал байдаг байсан юм шиг надад санагдсан гэд хүүхэд нь хэлжсэн. Тэгсэн чинь энэ тал дээр болохоор шоронгийн дарганд хэлэхдээ хүүхдийг жоохон дээр нь засаад авахгүй бол том болоод ямар ч хэрэг хийх юм бэлээ. Тэр үед нь шоронд байлгавал бидэрт одоо илүү их мөнгө тэднэр зарцуулж байлгах болно. Тийм болохоор энэ хоёрыг багаас нь ирээдүйд хэрэгтэй хүмүүс болгохын тулд за ядчил ирээдүйд дахиад давтан хэрэг хийхгүй тулд тухтай байлгасан гэж хэлдэм билээ. Тэгтэл энэ хоёр бүр амар даварцсан байгаа сте. Тэр юу ч заяа бүр шоронгоосоо ингээ хаяа гарч дэлгүүр энтер хэсдэг за. Тэгснээ хөл бөмбөгийн хүрт тоглолт хүртэл үзчихсэн. Тэгээ гэрийнхандаага бас хаяа уулзуулдаг байсан. Роберт шоронд орчоод жил гаруй болж байхад шоронгийн хажууд байдаг цэцэрлэг рүү гарч алхдаг байсан. Дөнгөж зөвхөн жил болчоод шууд хажуудынхаа цэцэрлэг рүү гарч явах зөвшөөрөл энтер олгож исэн. Тэрнийхээ дараа сар болгон усан санд очиж сэлдэг. Дараа нь шорон руугаа буцахынхаа өмнө Макдоналдс центр авч иддэг байсан гэж хэлээ. Тэгээ яг хөө тэгээд ирээдүйд одоо нийгэмд бэлтжийн л гэл тэгээл иймэрхүү одоо дэлгүүр мэлгүүр явж байгуулаад хувц ахуулаад усан басаа нэтэр сэлүүлсэн л гэж хэлээ. За тэгээд энэ хоёр одоо нэг шоронч гэх юм уу одоо бараг цочод буудалч гэх юм уу нэг иймэрхүү юмдаа байжсэн чинь 1999 онд энэ хоёр хоёулаа 16 таа ах үедээ шүүх хурал 1993 онд болсон шүү дээ. Тэр нь шудраг бос байсан гэд ялыг нь дахин хэлэлцээд 6 сарын дараа энэ хоёрыг суллахаар болдог. Тэгээ яагаад шудраг бус болсон бэ гэхээр 10 настай хүүхдүүдийг олон нийтийн өмнө том үнийн шүүхээр оруулсан болохоор шудраг бус шүүлт байсан гэж үзсэн бэлээ тэр үедээ. За 2001 оны 6 сард Джон Роберт хоёр суллагдаа шинэ иргэний үнэмлэх төрснийг ирчилгээтэй болоод урд нь амьдарч исэн. Гэрээс нь хинэж мэдгүй газар нүүлгсэн тэр хоёрыг. Тэгсэн англи чинээр одоо бичиг баримт авахд 250 мянгаас 750 мянган паунд хүртэл зарцуулдаг гэж хэлээ. Тэр хоёр гачин
аимшигын хоёр бандад ийм их мөнгө зарцуул чинээр бүх бичиг баримтыг авч өгсөн гэхээр бүр өстэй амар хайрын санагдчихсан надаа. За энэ хоёр ингээ шоронгоосоо гарчаад BB-тэйгээ дахин уулзах ямар ч ярих ирэхгүй болсон. Merseyside гээд Джеймсийн гэрийнхэн амьдардаг дүүрэгт юусоо очиж болохгүй. Дээрээс нь Джеймсийн гэрийнхэндээ холдож ярьж болохгүй гэж хэлжээж энэ хоёр суллагдсан билээ. John Robert 2 18 таахта шоронгоосоо суллагдаж гарсан. Батлан даалтаар гарчаад хаяа parole officer-тойгоо уулзчаад parole officer гэдэг нь нөгөө хэрэг хийсэн үгүйг шалгадаг нийгмийн ажилтан цагтаа шиг хүн байдаг шүү дээ. Тэрнтэйгээ ингээд байн уулзах нөхцөл доор гарч байгаа байхгүй юу. Тэгээ гарснаас нь хойш хэдэн жилийн дараа ямар ч хэлсэн 3 хүн John Robert 2-ыг шин нэрийг нь олон нийтэд ил гаргасан гэж шоронд орсон байт юм лээ. Бас 2016 онд нэг эмэгтэй Джеймсийн ээж болон гэрийнхэн рүү заяа Джеймсийн би ингээ сүнсэн байна. Эсвэл би Джеймсийн алсан алуурчин байна гэд Twitter энтрээр мессеж хүртэл биччихсэн. Үнэн тэнэг обитанаас мөрөө. За тэгээ бас дээрэс нь Scott Bradley гээд нэг эрэгтэй хүүхдийг Robert Thompsonтэй андуураад диско амиа оролцсон гэсэн. Тэгээ амиа орлохдоо битсэн захиандаа болохоор намайг хүмүүс алуурчин, гэмт хэрэгтэн, pedophile гэж муухайгаар дууддаг байсан. Тэгээ диско ингээд амиа оролцсон гэсэн. Scott-ийн ээж нь John Robert 2-ыг ганц Джеймсийг жалаагүй миний үг бас алсан гэж хэлсэн байт юм билээ. Харамсалтай. За тэгээд John суллагдаад 9 жил болсны дараа дахин цагтаад баригдсан. Тэгээ нэрийг нь нууцлсан болохоор ямар хэрэг хийснийг нь ч бас нууцлсан байсан. Английн ард түмнийх нь ингээд амар уур нь хүрээд дахин бослог гаргаж иж ямар хэрэг хийснийг нь олон нийтэд ил болгосон гэж хэлээ. Тэгээ юу хийсэн гэсэн чинь компьютер дээр нь баахан хүүхдийн порно олцсон. 50 гаруй жоохон хүүхдийн эвгүй зургийг компьютер дээрээ татсан байсан. Тэгээд эннээсээ болоод 2 жил шоронд суух ял авсан байт юм билээ. Ер нь бол 2001 он суллагдсныхаа дараа зодон зохион хийж байгаад баригдчихсэн. Бас бит нь кокаин байсан болохоор тэрүүгээрээ баригдаж шоронд сууж исэн. Parole officer-тойгоо уулзах хугацаа нь одоо ингээл багсаал байгаа штэ. Тэгээд тэгж чаа бүр уулзгаа болсныхаа дараа одоо ер нь бүрэн эрх чөлөөтэй болсныхаа дараа зөндөө 18-аас доош насны охтуудтай уулзаж эрхдэг болсон гэж хэлээ. Тэгээ нөгөө Merseyside гээд Джеймсийн амьдардаг дүүрэгт нь очих ёсгүй штэ. Тэгээ тэрүүгээр зөндөө очиж исэн. Бас 2 хүнд өөрийгөө би John Venables санаа 2 настай жоохон хүүхэд алчижсэн гэж өөрийнхөө үнэн нэр энтрийг хэлжсэн. Тэгээ нөгөө өөрийнхөө 2 найздаа хин гэдгийг хэлсэн штэ. Тэгээ тэрнээсээ бол 2011 оноос 2013 он хүртэл 2 жил шорон суусан бэлээ. Тэгээд 2018 онд гарчаад дахиад хүүхдийн одоо 1000 гаруй порно зураг компьютер дээр нь олцсноос болоод дахин шоронд 3 жил 3 сар суух ял авсан. Тэгээд 2020 онд батлан даалтаар гарах боломжтой байсан боловч өөрөө би одоо ингээ шоронгоос гарах юм бол дахиад ямар нэгэн хэрэг хийж магадгүй гэд нийгмийн ажилтнуудтай хэлснээр Johnny батлан даалтаар гарах ирэхгүй болоод одоо хүртэл шоронд сууж байгаа юм билээ. Харин Robert Thompson-ы хувьд болохоор шоронгоос гарсныхаа дараа дахин ямар нэгэн хэрэгт холбогдоогүй. Харин нэг найз залуутай болсон тэрнтэйгээ хамтдаа одоо хүртэл Англитай амьдарч байгаа гэсэн яриад юм билээ. Тэр Роберт нь болохоор одоо хүртэл өөрийнхөө шинээр өгсөн нэр мэр тэрийгээ ингээ хадгалаад хинт ч үжилэхгүй чимээгүй амьдарч байгаа. Тийм болохоор яг одоо Роберттэй юу хийж явж байгааг нь ерөөсөө хинч мэддэггүй юм билээ. Тэр цуг амьдарч байгаа залуу нь Робертийн хүүхэд алсныг нь мэддэг. Тэг мэдсэн ч гэсэн ингээд одоо олтол цуг амьдардаг гэсэн. Тэг нөө хөөрхий James Bulger аав нь Johnny Lifetime Anonymity гээд насаар нь хэн болохыг нь нууцлахын эсэргүүцээд шүүхээр одоо л хөцөлтөд явж байгаа гэсэн. За тэгээд энэ нэр дээр нэмж мэдээлэл хэлэхэд Джеймсийн ээж Денис бол яг тухайн өдөр хүүгийнхаа гарыг тавьж анхаарлаа солируулсандаа бол маш их харамсаж явдаг. Хүүгээ нас барсныхаа дараахан жирэмсэн болоод шүүх хурал эдрийнх нь үеэр яг 2 дахь хүүхдээ гидсэндээ тээж авсан. Тэг яг тэр хүүхдийнхаа ачаар л баг энэ хэцүү үе давж чадсан гэдэг юм билээ. Ер нь амьдрах хүсэл нь гидсэндээ тээж авсан хүүгийнх нь ачаар байсан гэд өөрөө ярьсан байдаг. Тэгээ Майкл гэж яг хүүгээ гаргаад 2 дахь хүүгээ гаргаад 1 нас ч хүрээгүй бахад Ralph Dennis 2 салцгаасан. За Ralph-ийн хувьд гэх юм бол My James гэсэн номыг 2013 онд гаргасан байдаг. Тэгээ Ralph Dennis-ээс салаад түүнээсээ хойш Natalie гэх эмэгтэйтэй сууж тэд яг нэг охинтой болсон ба одоогоор 53 настай гэр бүлийнхэнтэйгээ Ливерпулийн Kirkby хоттой барилгачин хийж амьдардаг. Джеймсийн ээж Денисийн хувьд гэвэл
хоёр дахь хүүхдээ 2 настай байхад нь Стюарт гэдэг нэг эрэгтэй танилцаад 1998 онд гэрлэж дахин 2 хүүтэй болж нийт 3 хүүтэй. Энэ хэргийн талаар зөндөө олон баримтат кино болоод телевизийн ярилцлагуудад зөндөө орсон. Тэгээд энэс гэтээ олон нийт яг энэ хэрэг гарсны дараа хоёр алуурчин хөвгүүдээс илүүтэйгээр ээж үнд арьжсэн. Тэгээ ээж нь баг хулгай ээж авч ирсэн болохоор хүүхдээ анхаарахгүй орхиод ингээ ийм зүйл болчихсон гэсэн цуу яриа гарч исэн ч гэсэн энэс бол маш их өвөөсгдөг. Одоо ч 3 хүүхэдтэй 3 хүүхэд нь ер нь хэлэхдээ манай ээж бол яг одоо манай тэр дүүгийн үхлээс хойш бүр маш их хүүхдүүдээ анхаардаг, байнгын харааналтаас салгадаггүй ингээд өмнөх алдаагаа дахин тавтахгүй гэж одоо байдгаараа хичээдэг тийм байсан гэж хэлсэн байдаг. Тэгэд Джеймсийн ээж аав бол ерөнхийдөө одоогоор нэг иймэрхүү амьдралтай байж байгаа юм бэлээ. За тэгээд манай өнөөдрийн хэрэг ингээд нэг амар хэцүү хүнд надад л хамгийн хүнд хэрэг байсан. Ийм хүрхэн жоохон амтныг хүлэгтээ 10 настай 2 хүмүүсэн гэхэд бүр хинт ч итгэмээргүй тий. Яаж толгой дахинд нүгэр ийм бодол орж ирээд тэгээд ингээд ухаад бодонгууд эргээд энэ хоёрын яагаад ингэж мангас шиг болгоод ийм аимшигтай үйлдэл хийхээр болгосон бэ гэд бодохоор нийгмийн тэр хүүхдүүдийн шоглож одоо дээрлэгдэг байдал, ээж аавын хариуцлагагүй байдлууд гэдэг бүх хүчин зүйлсүүд нөлөөснөр байгаа гэж санагдсан надад. Харин тэгээд тэр бас Джон Роберт хоёрын гэрийнх нь хүүхдтэй ерөөсөө анхаарал халамж тавихгүй те тэр ялангуяа Робертийн ээж нь архимархуу заав нь багтаа орхиод явцсан. Тэр мөрн амар нөлөөлсөн баг л та. Яг тийм аав нь бол бүр маш аимшигтай хүн байсан. Тэгэл ээж нь сэтгэлийнгүй юмрал орсон. Тэгэл хүүхдээ анхаарахгүй хүүхдүүд нь юу болж байгаа. Тэг хамгийн амар сонин нь аав нь тэгээ болоод одоо өөр орчин тойрны хүүхдүүд нэгээ дээрлэгдгээс хараад эдний 7 хүүхэд нь бүгдээрээ нэгээ дээрлэгдэг гэхээр бас амар шаад. Хоорондоо өөрсдөө нэгээ дээрлэгж эхлээд. Тэгэхээр ер нь Робертийн толгоонд нь бол ах нар нүрээ гэж дээрлэгдэг. Дунд нь жижигээгэл жижигэн нөгөө жижигээгэл дээрлэгж явсаар байгаа л яг найзтайгаа нийлээл өөрөөсөө жоохон хүүхдийг бас дээрлэгж тохуурхаж янз юм хийял гэсэн толгоонд нь дотор орч ирсэн. 2 настай гэдэг чи юу вэ? Хөөрхийн амтаа. Нохотойгоо явж байгаа тааралцсан нэг эмэгтэй байгаа штэ. Тэр одоо зүгээр тэр гурыг наана зогсчээ би цагтаадуудад өгье гэж хэлчихнэ үсттэй. Тийм 38 хүмүүсээс зөндөө хүмүүс нь би автобусын дотор сууж байгаа тийм 3 хүүхэд алхаа явж байгааг харсан. Тэгээл мотоциклтай нэг ихтэй харсан гэл тэр болгон дараа нь би ямар нэг юм хийсэн бол нэрээ яагаад ийм 3 жоох хүүхднийг нь буруулчихсан гэж явж хаад яагаад би лавшуулж сайн асууж тусламж өгөхийг хүсээгүй байсан бэ? Яагаад ингэ анхаарал хандуулаагүй юм бэ гэдэг аюу харамсаж явдгаа хүмүүс хэлсэн байт юм лээ. Тийм болохоор гадуур явж байхдаа ямар нэгэн төрлийн хүчирхийлэл хараад ингээд хажууд нь байх юм бол тэр хүнд аль болох туслахыг бодоод хичээж байгаарэ. Тэгээ бас нэг хэлэх юм нь эцэг эхчүүд, ах эгч дүүнэр минь тэгэл бага насны хүүхдээ гадуур ер нь хараанаас огт салгаж болохгүй нэг юм том жишээ байна. Юусэн анхаарал болгоомжоо битгий алдаарай. Дээрээс нь бас хүүхдүүдтэй хин нэг ерөөсөө доромжилж болохгүй, дээрлэж болохгүй. Бага наснаас нэмэрхүү зүйлийг бас хэлж өгөх юм бол хүүхдийн сэтгэл санаанд ч гэсэн бас аюу нөлөөлөх юм болов уу гэж бодсон. Тэгээд Роберт Томсон ч тэр Джон Venables ч тэр одоо энэ хоёр ч маш хүүхдүүдэд дээрлэхүүж тохуурхуулдаг байсан болохоор энэ нь одоо ийм аимшигтай зүйл хийхэд бүр хүрэхээр тэгээ зөндөө олон хүүхдүүд чинь дээрлэхүүснээсээ болоод сэтгэл мэдрэлийн одоо маш хямралтай дээрээс нь насаар нь тэр травмаг хамтдаа дагаж явдаг тийм бага наст үлддэг учраас аль болох хүүхдүүдтэй яг анхааруулж баймаар байгаа хгүй тий. За тэгээ манай өнөөдрийн дугаар нэлийн хүнд байсан баах тэгээд бас анхаарал боломж тэгээд бас хүмүүс сургамж болохоор дугаар босон болов гэж найдаж байна бит хоёр. Тэгээд дуусахаас өмнө subscribe дараагүй бол дараарай. Тэгээд notification-ы on болохгүй бол тэр чинь нөгөө нэг шинэ видео дээр орсон мэдэгддэг юм бэлээ. Тэрийг on болгоорой. Тэгээд бит хоёроо бас дэмжиж сонсож гоё комментод бичдэг. Санал бодлоо илэрхийлдэг та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзъя.
하라지마 힘들고 두기 선지 만지다 뷰트러지 두기 선지 만지다 좋다 제슨 좀던들의 뜻은 싫어 하라지마 힘들고 두기 선지 만지다 뷰트러지 두기 선지 만지다 좋다 제슨